Сайн бацгаана уу хүүхдүүд ээ. Орой минь. Орой минь дагшаа. За, өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 2022 оны 9-р ангийн улсын химийн олимпиаданд орсон бодлогыг бодож үзье. За, энэ дээр хүүхдүүдээ 1-р зэрэглэл гэж байгаа нэг юм бодлого байгаач. Энэ 1-р зэрэглэлийн бодлогыг даалгавартаа нь хүүхдүүд өгүүлбэрийг нь дэвтэр дээрээ бичээд аваарай. За, тэгээ эхлээ өгүүлбэрээ бичиж аваад тэгээ дараа бүгдээрээ бодох нэ. За хүүхдүүдээ ингэж үчтэй те E болон D гээд хоёр оксид байгаа гэж үчтэй. За тэгээд оксид дахь элементийн хувь нь 42.9. Элемент нь 42.9 гэхээр хүчил төрөгчийн хувь нь хэд байж таарах вэ? Одоо нийт оксидынхаа массыг 100% гэж үзэн штэ те. Тэр 100%-ийн 42.9% нь элемент гэж байна. Үлдсэн тэгэхээр хэдэн хувь нь хүчил төрөгч байж таарах вэ? E оксидд 57.1. Оо яг үнэ 57.1. За одоо бодолтой хийж эхэлцгээе хүүхдүүдээ. За тэгэхээр ингэж штэ. Одоо энэ хоёр оксид байсан юм байна тий. Тэр хоёр оксид байгаа нэгийг нь E гэж кодлоод нөгөөг нь болохоор D гэж кодлсон юм байна. За ямар нэгэн химийн элементийн оксидл байсан байж таарна да. За хүчил төрөгч бол 2 валенттай, элемент бол X валенттай тий. Тэгэхээр элемент 2 OX. За хоёрдугаар нь ч гэсэн ялгаагүй те нэг юм хоёр ширхэг оксид байжээ. За элемент 2 OX. Өөрөөр хэлбэл хүчил төрөгчийн 2 валент элемент дэрлээ. Элементийн X гэдэг валент хүчил төрөгчд очлоо. Тэгээд элемент 2 OX болж байгаа байх нэ. За ийм хоёр оксид байлаа. Тэгсэн чинь эхний оксидд болохоро 42.9% нь элемент гинэ. Тийм байгаас те. Элементийн нислэг хувь нь нэгд нь 42.9. Нөгөөхт нь болохоор хэд гэж байгаа лээ? 27.3% нь элемент гинэ. За тэгэхээр хүүхдүүд одоо ингээд нийт 100% гэж бодчихдээ ч те хувь гэж явах юм бол ер нь бол дээд хязгаар нь бол 100% гэсэн үг шүү дээ. 100%-аас 42.9% нь элемент болоод таарчлаа. Тэгэхээр хэдэн хувь нь хүчил төрөгч болж таарах уу? 57.1. За 57.1% нь хүчил төрөгч гэж гаргажээ. Яаж гаргасан мөлий? 100-аас 42.9-ийг асууж байгаа. Оо яг зөв 100%-аас 42.9%-ийг хасаад 57.1% гаргасан байна. Өөрөөр хэлбэл элемент хүчил төрөгч хоёр нийлээд 100% гэж үздэг шүү дээ. Энэ хоёр чинь ингээд нийлээд 100% байх ёстой. Артлины элемент ч гэсэн хүчил төрөгчтэй нийлээд 100% байх ёстой байж таарна да. За тэгэхээр хүчил төрөгч нь хэдэн хувь бэ? Элемент нь бол 27.3 юм биш үү? 72.7. 72.7% гэж гаргажээ. За одоо ингээд энийг ихтэй хүүхдүүдээ шүүд ингээд 72.7% гэж бодчих юм бол нөгөө бодолд хийсэн оноог бол өгөхгүй шүү дээ. Олимпиадын дээр ингээд үйлдэл болгоно оноотой байдаг те 100%-аас 27.3%-ийг хасаад 72.7% нь хүчил төрөгч. За ингээд биччихэж л оноогоо авъя шүү. Тэрнээс ингээд чи шууд хариугаа тавьсан байлаа гэд оноог бол өгөхгүй гэсэн үг. За хүчил төрөгч. За ингээд 1-р дасгал 0.5 оноотой юм байна те. Өөрөөр хэлбэл яах нь вэ? 1-р дасгал дээр энэ дээрх хоёр үйлдэлийг хийчихсэн байх юм бол ингээд 0.5 оноогоо авах нэ. За 2-р даалгаварлаа орж ирлээ. Энэ бол бид нэг 1-р даалгавраа хийгээд тусчлаа. Хүчил төрөгчийн эзлэх хувийг тус тусаа ол гэсэн. Тус тусад нь олчихлоо. 2-дугаарт нь E оксидын молекул массыг ол гинэ. Энэ бүр амархан байна. Хардаа E оксидын агаартай харьцуулсан нэгтийг нь хэд гээд байгаа лээ хүүхдүүдээ? 0.966 гээд өгсөн юм шүү дээ, тэ. Одоо багшийнх нь оруулсан харьцуулсан нэгт хичээлийг бол хүүхд болгон харьцуулсан байгаа байх тийм ээ. За харьцуулсан нэгт гэдэг хичээл дээр тухайн хийн молекул массыг агаартай харьцуулсан нэгтгэхээр хэдэд хуваах вэ хүүхдүүдээ? Агаарын массыг хэд гэж үзээд байгаа вэ?
8,966. 8,966 гарсан байна. За гарсан хариулт нь бол энэ. Агаартай харьцуулсан агаарын масс нь өөрөө хэд вэ? 29. Өө яг нь 29. Агаартай харьцуулсан нягт гэхээр хүүхдүүдээ тухайн хийнийхээ молекул массыг 29-д хувааж өгдөг гэсэн үг. За энэ харьцуулсан нягт гээд нэг 5 дахь өдрийн видео хичээл дээр орсон байгаа зү. Тэр харьцуулсан нягт гэдэг видео хичээл 1-р хэсэг 2-р хэсэг гэсэн 2 видео хичээл байгаа. Аль хэлийн үзээрэй хүүхдүүдээ. Шнүүдээ мөн үү? Тий. Аа. Энэ Д гэдэг нь өвчтэй харьцуулсан нягт гэсэн утгыг илэрхийлдэг тийм ээ. Нягт байна. А гэдэг нь юу вэ хүүхдүүдээ? Агаар. Оо яг нь агаар. За тий агаартай харьцуулсан нягт нь бол 0,966. Одоо эндээстэй гарч байгаа тоон мэдгэж जैन, агаарын масс нь мэдгэж जैन. Агаарын массыг 29 гэж авдаг шүү дээ. Тэгэхээр тухайн хий молекул масс нь хэд гарах вэ? Хэд дурчгүй? 0,966 29. Оо яг нь 29 дурчин. За ингээд хэд гарч ийн хүүхдүүдээ? 28 хөл 1010. За 28 бүхэл 1010 ингэж гарч ийн үү тийм ээ? 14. За 14 юм байна. За 14. За ингээ гарлаа. За тэгэхээр масс нь бол ингээд ерөнхийдөө томлоод авна шүү дээ тийм ээ? За тэгэхээр тухайн хий молекул масс нь хэд болж таарж байна? 28 мөн үү? Нэг элементийн молекул массыг бодож гаргаад байгаа шүү дээ тий. Энд дээр тэр молекул масс бол хийн молекул масс байна гэсэн үг. Яг тэгвэл харьцуулсан нягт гэж өгж ивэл хийний талаар л ярьдаг гэсэн үг. За тэгэхээр 28 грамыг хувахан моль гэдэг нэгжтэй хий байна. За оксид үүсгэж буй элементийг тооцоогоор тогтоогнэ. Энд чинь одоо энэ оксид чинь ингэж байгаа шүү дээ тий. 42.9% нь элемент гэдэг байгаа шүү дээ. Элемент. За тэгээ үлдсэн 57.1% нь болохоор хүчил төрөгч. Элементийн массыг яаж болох вэ хүүхдүүд минь? Нэг юм оксид байлаа. Тэр оксидын 42.9% нь элемент гэхээр одоо яах вэ? Молекул масс нь 28 грамм гэж байна шүү дээ. За энэ 28 грамм моль гэдэг масстай И оксид. Энэ оксид бол нийтдээ бол 100% биз дээ тий? Нийт 100%. Тэгсэн чинь зөвхөн элемент нь хэдэн хувь билээ хүүхдүүдээ? Элементийн л эзэлж байгаа масс нь 42.9. 42.9%. За одоо нөгөө пропорц боддог дүрм үйлчлэн тий бид нар нэгийн ногооноор нөгөөхний шараар тодруулчихсан шүү дээ. За энэ ногооноор тодруулсан хэсэг энэ шараар тодруулсан хэсгийн масс хоёр хоорондоо яг сайхан таарж явах ёстой. За тэгэхээр 28 грамыг үржих нь 42.9 тэнцүү. Элементийн масс. За масс юуных вэ гэхээр элементийн Ma гэдэг нь элементийн масс гэж дүрслэе. Одоо элемент гэдэгтэр Ma гэж төвшчихье. Элементийн масс. За элементийн массыг 100-аар үржсэн энэ хоёр бол ингээд тэнцүү. Өөрөөр хэлбэл яах нь ногоон дээр байгаа хэсэг шар дээр байгаа хэсэгтэй тэнцүү байх ёстой гэд пропорц боддог үндсэн зарчим байгаа шүү дээ. За ингээд бодлоо. За тэгэхээр элементийн массыг яаж болох юм бэ? Энэ 100-г л урагшаа гаргаж ирэх хуваачвал элемент тэндээ үлдчих юм шүү те. 28 грамыг үржих нь 42.9% хуваах нь 100%. Багш нь массыг M үсгээр тэмдэглэсэн буруу. AR үсгээр тэмдэглэсэн ч бас болно шүү те. Атом масс гэдэг элементийн атом масс. За хэд гарч ийн нөхдүүдээ 28-ыг 42.9-ээр үржүүлээд 100 хуваахаар 12 бүхэл 1012.
Оо за. 28-ыг за сайн байна. Ер нь бол зүг бодсон байна. 28-ыг 42.9-ээр үржүүлээд 100 хуваалаа. 12,012 зүг байна шүү. За дунджаар ингээ 12 гээд юу ячи томилчих. 12 гэдэг мастай химийн элемент байдаг лөө. Нүүрс төрөгт 12. Оо сайн байна. Нүүрс төрөгчтэй те. С юм байна. За ингээ С-гээ тооцоогоор баталчлаа. И оксидын молекулын томьёог тогтоо гинэ. За С гэдэг элемент хүчил төрөгчтэй нэгдээд байгаа шүү дээ те. За CO-то хоёр янзаар нэгдэж болно. Лед хоёр валентаараа нэгдэж болно. CO аль эсвэл хэдэн валентаараа нэгдэж болох вэ хүүхдүүд ээ? 4. Яг үнэ. 4 валентаараа нэгдэж болно. За тэгэхээр CO 2 гэдэг томьёотой болно тий. За одоо манай нөгөө И оксид маань CO юм болоо CO 2 юм болоо яаж мэдэх вэ? Аль нь юм бол? Эзэлж байгаа. С оксидын масс нь хэд гэж өгсөн мөлөө хүүхдүүд ээ? С гинэ И оксидын масс нь 28. оксид байгаа тийм 28. За CO-гийн массыг бодъё. 12 дээр нэмэх нь 16 28 граммик бахан мол. CO2 орчим болохоор 12 дээр нэмэх нь 16 үржих нь 2. 44 граммик бахан мол. За тэгэхээр С оксид нь ямар оксид болж таарж байна? Биш И оксид нь. CO. Оо CO. За тэгэхэд нөгөө нэг И-ийн дараа нөгөө нь үлээ D гэсэн тий. D нь болохоор ер нь CO2 болж таах гэдэг юм тий. За тэгээ дөрөвдүгээр даалгавар руу өгсөн ба штэ. D оксид нь хүлэмжийн хийнүүдийн нэг бол томьёог олж тооцоогоор батал гинэ. За хүлэмжийн хий чинь угаасаа CO2 ч тий. Одоо энийгээ тооцоогоор батлах хэрэгтэй байна. За CO2 чинь 44 граммик бахан молыгоо хэдэн хувь гэж үзэх вүлээ? 100. 100. Тийм дотроос элементийн нийслэх хувь нь л яах нь вэ? Нөгөө бодлогонд өгсөн 27.3% байх юм бол тэгэл зөв өгсөн үг те. За CO2 дотор хэдэн грамм С байна вэ? 12. 12 грамм С юм байна. Тэгвэл тэр С чинь хэдэн хувь юм бэ гэж бодчихно гэсэн үг. За ингээ бодоод үзье. За тэгэхээр 44 граммик бахан молыг үржих нь X хувь. Тэнцүү. Яаж тэгж үржүүлээд байна вэ гэхээр энтэй сигналцдагчтэй пропорц гэдэг чинь. Тэр нь болохоор шартаагаа тэнцнэ. За 12 граммик бахан молыг үржих нь 100%. За X тэнцүү. 12 граммик бахан молыг үржих нь 100%. Хуваах нь X авч үлдэхийн тулд 44-ийг хоошоо гаргаад хуваachмаар байгааз 44 граммик бахан мол. За граммик бахан молтойгоо устдаад манай хариу бол хуваар гарна тийм ээ. За болъё. 12-ыг үржүүлэх нь 100%. Хуваах нь 44 гарлаа. 27/100-ны 27% гэж гарч ирж байна. За бодлогонд бол ингээ 27.3% гэж өгсөн шүү дээ тий. Тэгэхээр энийг ингээ тооцоогоор батлагдж гин гэж үзэх нь зөв үү? Ингээд тооцоогоор баталчихж байна. За ингээд нэг төр зэрэглэлийн бодлогыг бодсон хөлт бол 4 оноо авах нь шүү дээ. За одоо бүгдээрээ дараагийн бодлогоо бодож үзцгээе. За багш нь бичлэгээ энд хүрээ зогсоочхъя.